За сабацхан бүгдэнд нь өдрийн минь төргий гадаа салхитай шуурхтай ийм өдөр байна. Гэхдээ дотор аюугаа яриа их гээд өнөөдрийн зочноор насаагаа орсон байна. За тэгээд урилга одоо хүлээж авч хүрэлцэн ирсэн насаа баяр хүргэе. Баярлалаа, өрсөнд баярлалаа. За тэгээд баярлалаа. Тэгээд хурж ирсэн да. Тэгээд бид хоёр өнөөдөр яг нөө шатартай подкаст гэдэг юм нэртэй. Гэтэ яг нэг тийм амар шатад тоглоод байгаа юм бол байхгүй. Зүгээр нэг өрөг тавьчаад тэнгуүтэ бодлого тавьчтیں۔ Аха. Тийм нэг ер нь шатраа өөрөө аюу гоё спорт учраас нэг жоохон чимэг нэмээд. Тэрнээс гэхдээ гол яриа нь бол cyber security, за тэгээд технологи те ер нь зүгээр чөлөөтэй. Тэгээд нөх амар тэгж гадуур дотор ингээд юм яриад байдаггүй. Дээрээс нь ингээд social deal байдаггүй. Тийм хүмүүсийг орж байгаа. За тэгээд насаад явуулсан баярлалаа. Тэгээ одоо хаагур юу хийж гин? За намайг насан дөхт гэдэг одоо Cyberdyne Secure Solution гэдэг компани байгууллаад Managed Cyber Security Solution үзүүлэх гэдэг дид бүтцийн ажил дээр орцсон. Ер нь нэлээд дажгүй явж байгаа. Зөв явцсан л. Тэгэхээр MSP тий. Зөв. За тэгвэл хоёулаа ямарсан MSP эсрэг өнөөдрийн ер нь гол одоо сэдэв маань бол MSP буюу Managed Cyber Security Service Provider. Тэ энэ тал дээр явна. Гэхдээ тэрнээс өмнө болохоор одоо өнөөдрийн зочинтойгоо олцлоо танилцъя. Тэгээд анх бид хоёр чинь 2022 он байхаа. 22 он хавцаа ер нь анх LinkedIn-ээр юм бичиж танилцчихсэн. Тэгээд тэрнээс хоошоо бол одоо нэлээд олон одоо ажлууд янз бүрийн одоо ивентүүд дээр ингээд одоо цогтой ингээд яваад нэг нэлээд гайгүй мэддэг болсон байгаа. За тэгээд гэхдээ юун түрүүнд 10 жилийн хаана ямар сургууль сурсан юм? Тэгээд ер нь одоо хотод сурсан юм уу? Хөдөө орнот сурсан юм уу? Дээрээс нь их сургуульд яг одоо энэ IT-ийн мэрэгчлэр computer science тэ энэ чиглэлээр ер нь явах одоо яг анхны тэр одоо нэг тийм нэг момент тэ тэр нь яаж гарч ирсэн? Яагаад ер нь энэ мэрэгчлийг сонгосон юм? Аха. За яг 10 жилд Улаанбаатар хотын 48 дугаар сургууль төгссөн. Тэгээд 10 жил яг тэгэл дүүргийн нэг математик, физик ойлон байдад ордог. Тэрний нэг ихний 10 байр маринда ороод идэг тиймэрхүү амжилттай байсан. Тэгээ яг карьер харахаар мэрэгжил сонголтын дээр ер нь бол нэг юм эдийн засаг ч юм уу. Эсвэл компьютераар явна гэсэн төсөөлтөд явжгаад тэгээд 2009 онд төгсөөд GTEMS-ийн систем хамгаалалт гэдэг мэрэгчлэр яг Монголд кибер аюулгүй байдлаар мэрэгчлэлтийн бэлдэж ихсний 2 дахь төгсөлт нь болж 13 онд төгссөн. Тэгээд тэрнээс хойш ер нь салбартаа тасралтгүй ажиллаж байгаа. Тэгэхээр ч одоо тухайн үед нөө ESCO-гийн шав болох гэдэг шүү дээ. Тий, ESCO. Тэгээд 11 онд гэхдээ яг тухайн үед чинь бол яг ESCO биднийг анх нөгөө сургуульд орж явахад бол одоо ингээд та нар cyber security-гээр сурахаар гараал одоо үнэхээр их эрэлттэй байна. Байгууллага болгонд хамгийн их эрэлттэй мэрэгжил гэж ярьж исэн боловч эхний нэг 2-3 жилийн төгсөлтийг юм бол cyber security-гээр ажлын байр баг байгаагүй байхгүй. Цоошин юм. Бүх байгууллагууд дээр дөнгөж яригдаж эхэлж исэн. Тэгээд гарсан дийлэн хүмүүсүүд нь миний л мэдгийн одоо манай дээдлийн курсыг манай анги хэднэр бол cyber security-ээр явсан хүмүүс айгу цөөх. Дийлэнх нь ер нь сүлжээний инженер байд юм уу, системийн админ ч байд юм уу, тиймэрхүү мэрэгчлэр мэрэгшээд явцсан харагдаад. Би ч одоо өөрөө сүлжээний инженер. За гэтээ ягаад системийн одоо аюулгүй байдал гэдэг анги руу анх орсон юм шүү дээ. GTEMS дээр одоо очивол системийн аюулгүй байдал одоо өөр ангиуд байсан байна шүү дээ. Одоо GTEMS дээр ч юм уу холбоон дээр сүлжээ байсан байгаа систем. За тэгээ нэг бол бүр цаашлах юм бол одоо програмчлж байд юм уу те. Анхнаас 10 жилээс одоо тэгээ аюулгүй байдал сонирхсан юм уу эсвэл нэг тийм тохиолдол нь яг уу юун дээр компьютер форматлахаас л эхэлж байгаа юм л да. Тэгээ тухайн үед чинь намайг 7 дугаар ангид байхад лөө 8 дугаар ангид байхад манай аав компьютер явуулаад тэгээд тэрийг авцрангуудаа хамгийн анх заалгаад 110-т залгах хэвээр ямиг 200-аар тавьж залгаад тэгээд тэжээлийн блогийн шатаагаад тэжээлийн блогийн шатгаас гадна онбордон дээр нь гэмтэл үүснээс үдэж юу нь бол үйлний систем байхгүй болоод тэгээд гой компьютертэй байгаад компьютер дээр нэг баахан дуу мос суулгаад контр модер тогломоор байдаг тоглож чаддаг дуу нь гарддаг нөгөөх нь тэгээд тэрэн дээрээ нөгөөхийгөө одоо Windows XP гэдэг үйлний систем яаж инсталлах вэ гэдгээс эхлээд орсон байх гэж бодод. Тэгээ нөгөөх бахан барьж гүйж явж байгаа зүйлдээ нэг Vista Windows XP нэр инсталлчдаг болоо. Тэгээ нэг юм
Драйвер драйвер таниулчдаг компьютерний жоох ухчихдаг болоод тэрнтэй ер нь хамааралтай. Тэгж яагаад очоод системийн аюулгүй байдал. Тэгээ бас системийн аюулгүй байдалд манай яг 10 жилийн аюул сайн нийлдэг найз маань сурдаг байсан. Хоёр шалтгаан. Зөв. Тэгээ шүтээсийн гтэмсийг одоо яг системийн аюулгүй байдлаар сураад тухайн үед чинь тэгээ дөнгөж төгсөж явах үеэр чи ер нь Монголд бас нэг тэмцээн зохион байгуулагдаад эхэлж ирсэн тий. Тэгсний нэг дөнгөж дараахны дараа гэдэг. Тэгэхээр тэндээс эхлээд бас оролцоод ирсэн үү? Тэнд яг ихний шат матан дээр бол оролцдог гэсэн. Гэтэ нэг сүртэй амжилт бол үзүүлж байгаа. Манай дээдлийн курсийнх манай ер нь жоохон сул байсан байна. Тэгээд доошлоод багнаагийн үеэс арай CTF-тер чандран сайжирсан юм шиг санагдаад байна шүү дээ. Ган багны үеэс. Тэгээд би чинь бол гэхдээ 2 дугаар курсээсээ одоо энэ 3D Mesh Security-д сүлжээний инженер хийгээд кабель татаад хөдөө мөдгөр тэний явцсан байсан л та. Зөв. За тэнгүүтээ маанасаа төгсөнгүүтээ хаана ажилладаг вэ? Төгсөөд ер нь төгсгөөс өмнө 2011 оноос хойш 3D сүлжээний инженерээр ажилладаг байсан. Тэгээд тэнцэнэ нэг 2 жил гараа ажиллаад тэрнийхээ дараа болохоор яг төгснөхийн дараа Намрын Монгол банкнд мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн гэдэг албанд шалтгаан байгаа. Жил өрөөг аюул богинохоо ажиллаад гараад тэгээд тэрнийхээ дараа болохоор төсөгчний жанжин штабын 180 төгрөг зэрэг ангид. Кибер давталганоос хамгаалах төв гэж байлуу. Тэрэн дээр бас кибер аюулгүй байдлаар жил гараа ажиллаад 14-өөс 5 он авцаа байгаа. 14-15 онд ч одоо тийм сүртэй нэртэй юм байдаг юм тий. Бэс. Зөв. Тэгээд тэрнээс өөр нь одоо миний бодлоор энэ төсөгчний төв гэж ойлгоо даа. Military resort тий. Тэгээд тэрний дараа болохоор Голланд банкнд мэдээллийн технологи экспорт эксперт гэдэг албанд шалтгаан байжгаад Унгар руу мастер хийхээр яваад тэгээд тэнцэнэ Унгарт гэхдээ яг кибер аюулгүй дээр бол мастер хийгээгүй. Програм хангамжийн чиглэлээр ирсэн. Тэр дотроо cloud програмжил болон үүлэн технологи cloud system гэдэг. Зөв. Унгарын засгийн газрын тэтгэлэг. Тий. Стипендиум ангараг. Тэгээд тэнцэнэ болохоор Сапад бас нэг SAP гэдэг компани байдаг шүү дээ. Тэнд нэг хэсэг ажиллаж агаад тэгээ Монгол руу ирээд ирснээс хойш бүгдийг нэрх юм тий. Ирснээс хойш ер нь одоо тэгээ аюулгүй байдлын чиглэлээр ажиллаад явж байгаа тий. Тэгтээ бас ирснээс хойш би чинь бас нэг MS 2 жил хэрэгтэй хөгжүүлэгч хийсэн. Яг тэгтээ карьер ингээ харахаар ажиллажсэн албан тушаалууд нь дийлэнх нь кибер аюулгүй байдал байгаа юм шиг хэрнээ хийжсэн юмнууд нь болохоор системийн админ ч юм ийжсэн, сүлжээний ч юм ийжсэн, өгдлийн сантай хамааралтай код бичих гээд зөндөө олон юм руу нэг жил гарan жил гараа 2 жил дээр гээд явцсан. Тэгтээ мэдээж хамгийн урт ажилласан албан тушаал нь бол кибер аюулгүй байдалтай хамааралтай позишн дээр байгаа гэсэн үг. Тэгэхээр угаасаа тэгээд аюулгүй байдал гэдэг чинь тэгэл кодооч ойлгодог, сүлжээгээч ойлгодог, системээч ойлгодог, хүнээч ойлгодог. Тийм л бас тарах гэдэг шүү дээ, тий. За одоо насаа одоо яг ямар төсөл төр ажиллаж гэдгээс өмнө хоёлаа нэг товчхон бас нэг MS-д нэг ажлынхаа хажуугаар бас давхар MS-д төр явж байсан шүү дээ, тий. Тийм MS-д төр гүйцэтгэх захирал албан тушаал дээр 22 оноос 25 он хүртэл 3 жил орчим хийсэн. Тэгээд тэн дээр болохоор нөгөө нэг иргэдэг кибер халдлага зөрчлөөс хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэдэг төслийг юу н эхлүүлээд одоо манай ах нар аагаах тийм манай SK багш эднэрээс зөвлөмж аваад одоогийн яваад байгаа нийтийн төвийн дэд бүтц дээр явж байгаа юмнууд дээр эхлэлийнх юмнуудыг тавьчихсан. Бага бүрдүүлээд. Тэгэхээр одоо ер нь нийтийн төв дээр чинь явж байгаа одоо public cert гэдэг ба шүү дээ. Тийм public cert. Public cert-ээс гарч байгаа нөгөө нэг инновац харилцаа холбооны яам дээр тийм тэрэн дээр явж байгаа нөгөө 7 хоног тутмын мэдээ тайлан тоо баримтууд тэгээд ямар ч тоо баримтгүй байх үеийн Монголд байгаа IP аяг-уудыг бүгдийг бүртгэж аваад тэрэн дээр нэг 3D intelligence data авч жагаад аналитик гэдэр оруулаад тэгээд cyber drill эднэр гэдэг юм ер нь үндэсний хэмжээнд хийх юм байна гэдэг юмнуудыг хилцээд явж ирсэн. Тэгэхээр одоо нэг ажилласан юм болохоор Threat Intel Монголд нэг үе бодвол юу болсон бэ, юу болоод байгаа юм бэ гэдэг мэдээллүүдийг бас тодорхой хэмжээнд авдаг болчих. Дээрээс нь одоо public search гэдэг юм уу, MS search гэдэг юм уу те search-үүдээс ингээд тодорхой бас нэг юм хөрхөн мэдээллүүдийг гаргаад байдаг болчих л те. Тэнгүүд оны өмнө одоо хэдүүлээ харах юм бол JS-тэй холбоотой одоо хэмжиг байдал дээр MS search, public search болон сэдвүүдээс ингээд шууд
цаг алдахгүй ингээ мэдээлэл гарчиж байгаа юм. Сайн хэд хоногийн өмнө бас нэг cloud-тай холбоотой. За тэгээд тэр дунд Access одоо ер нь бол library-тай холбоотой тийм supply chain attack боллоо л да тий. Тэгэхээр энэний мэдээ дээр ч гэсэн ингээл threat intelligence-үүдэр ингээд ороод ирчихлээ юм л да. Тэгэхээр энэ цаана яг яаж ажилтдаг? Threat intel гэхээр одоо яана гэсэн үг юм. Одоо байгууллагуудад энэ мэдээллүүдийг өгснөөр ер нь ямар даваа тал вэ? Яг хоёр янзын юм байгаад байгаа шүү. Нэг талд нь болохоор non-governmental буюу одоо ашигын төлөө бус байгууллагууд. Team Comrade шиг байгууллагууд сайн дурахныг ашиглаад сайн дурахны одоо дуртай технологи дуртай залуучуудын тусламжийг ашиглаад дид бүтцээ биелдэгээд явчихж байгаа. Гэхдээ тэрнийх нь яг гол хийж байгаа агуулга нь юу гэхээр сүлжээний одоо ээж түвшинээр байгаа девайсууд дээр халдлагын одоо IP-үүд ч гэдэм халдлагад хүртсэн байх индикаторуудыг цуглуулад тэгээд тэрийгэ тодорхой хэмжээнд процессинг хийгээд явуулж байгаа одоо илгээж байгаа нэгтгэж явуулж байгаа гэсэн. Нөгөө талд нь болохоор мэргэжлийн байгууллагууд байгаа. Мэргэжлийн байгууллагууд болохоор доторх одоо хамтын ажиллагааныхаа хүрээнд гарсан мэдээллүүдтэй хуваалцдаг. Тэгээд тэр хоёроос үүдээд ер нь threat intel-тэй хамааралтай мэдээллүүд ирж байгаа. Яг зүгээр тухайлсан улс гэдэм үү компанид хамаарсан threat intel-ийн мэдээллийг ялгаж авах гэх юм бол ирж байгаа тэр мэдээллүүд дотроос яг өөртөө хэрэгтэй одоо зөвхөн өөрийнх ресурст хамааралтай байх мэдээллийн нэгдүгээр фильтр хийж авах. Хоёрдугаар болохоор тэр зөндөө олон noise master мэдээлэл ирж байгаа. Тэр дотроос яг тухайн байгууллагт ашиглагдж байгаа tech stack-тэй хамааралтай мэдээллүүдээ ялгаж авах нь бас аягүй чухал байгаа гэсэн. Тэгэхээр одоо системүүдийн интеграц хийх, дээр нь ахаад бахан фильтрүүд авах, бүр цаашлах юм бол deduplication эдэр хийх гэл зөндөө юмнууд явах нь шүү дээ. Тэгэхээр тэр суурийг ер нь бол босгохт нь тэрэн дээр бас нэлээд бас ноу-хауд байна. Тийм тэрэн дээр яг зүгээр яг нэгдсэн юмар MISP-ийн нэг open source юм байдаг шүү дээ. MISP-дээр явдаг юмнуудыг бидэд ашигладаг байж байгаа. Тэрийг болохоор нөгөө нэг андад ажилтдаг нааяах сетапыг нь хийсэн санагдаад. Тэрийг явж хагаад араас нь Arctic Security-гийн threat intel-ийн платформыг оруулж ирээд юмнуудыг нэг явуулдаг. Тэн дээр гэхдээ нэмээд яг фильтрийгээ deduplication processing гэх юмнуудыг нь автоматжуулаад скриптээр бичээд эхлэлийг нь бол би тавьад явуулсан. Тэрнээс хойш болохоор манай бэлэг дэмбэрэлт холмоо хоёр орж ирээд яг нэлээд дайггүй автоматар юмнууд нь гардаг 7 хоногийн хугацаатай юмнууд нь хийгддэг болгоод гаргаад явж ирсэн. Тэгэхээр одоо ямар нэг юм одоо шинээр ингээ халтлах ч юм уу те эсвэл одоо шинэ төрлийн зэг бодлоо олдлоо. Тэр мэдээллийг гаргаад тавьчлаа. Тэгвэл би одоо өөрийнхөө байгууллага дээр одоо би А гэдэг байгууллага байх юм бол тэр мэдээллийг өөртөө шууд интеграц хийж болох юм. Тийм боломж юу байгаа юу? Бага. Шууд API-аар ашиглаад мэдээллүүдээ аваад тэмчээнээсээ өөр дээрээ хамааралтай датагаа шалгадаг юмнууд хийж болно. Яг зүгээр MSRT дээр болохоор нөө member байгууллагууд руу хамааралтай мэдээллүүдийг нь автоматар илгээдэг юмнууд хийсэн. Тэн дээр болохоор юу гэдэг вэ гэхээр хэрвээ тухайн байгууллагад хариалгаж байгаа ресурстай хамааралтай мэдээлэл бид нарт ирэх юм бол тэрийг real time-аар яг өдөртөө л явуулдаг гэсэн. Гэхдээ ямар ч хугацаа алдахгүйгээр тухайн байгууллага руу шууд илгээдэг. Тийм ороод ирчихэж байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг авч байгаа одоо нөгөө талд нь байгаа байгууллагын технологи ажилтан бол мэдээллийн аюулгүй байдлын ажилтан бол тухайн одоо threat intel тухайн байгууллагт яг эффект хийгээд байгаа юмыг баталгаажуулаад тэгээд эффект хийж байгаа байх юм бол нөлөөтэй байх юм бол тэрийг буруулах, нөлөөлөхгүй байх юм бол яг нөлөөлөхгүй бас харж хэвээр гэсэн үг. За тэгэхээр threat intelligence одоо саяных ингээд нэг юм тодорхой сэдв болчихж байгаа юм. Тэнгүү дахиад тэр одоо бид нар өөрсдөө хадгалгаа илрүүлж чадахгүй байх юм бол те дээрээс нь одоо бид нар өөрсдөө тэрэн дээр монитор хийж чадахгүй, нэг бол хариу арга хэмжээ авч чадахгүй байх юм бол гэхэд дараагийн асуудал гарч ирж байна. Тэгэхээр одоо өнгөрсөн жилийн судалгааг ер нь жил болго ингээл тогтмол ингээ гарч идэг судалгаануудыг харахаар Российн өндөртэй буюу одоо Return on Security Investment те аюулгүй байдлын хамгийн үр өгөөжтэй шийдлүүд гэдэг дээр хэмэл оюухан дээр суурилсан одоо халдлага илрүүлэх болон хариу үзүүлэх одоо системүүд нэг бол SIEM ч гэдэг юм уу те Threat Intelligence системүүд шийдлүүд за тэгээ бүр цаашлах юм бол MSSP базаад ингэж орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь хоёлаа гол сэдв рүү ингээ жоохон уусаад ингээд орно гэсэн. Тэгэхээр А гэдэг байгууллага одоо манай байгууллага окей тэр үнэтэй тэр SIEM-ийг нэг давж чадахгүй те. Threat Intelligence за иймэрхүү юмнуудыг цуглуулад ингээ бүгдийг ингээд менежлээд явах гэхээр бас чадахгүй. Ямар нэг асуудал болчлоо бид нар бас чадахгүй. Хариу үзүүлээ, дүн шинжилгээ, forensic хийх гэхээр ч одоо амар асар их одоо тийм ресурс шаардна, цаг хугацаа шаардна те, skill шаардна. Тэгэхээр би чадахгүй байна. Тэгээ одоо яах? Тэрэн дээр болохоор яг зүгээр MSSP хийгээд явна гэхээр тухайн байгууллагын одоо owner хийж байгаа хүн яг юу сэт байгаа юм бэ гэдгийг нэгдүгээр айгүй харах хэрэгтэй байна. Тэр нь одоо жишээлбэл
технологийн компани байх юм бол ойлгомжтой. Бид нар бол яг security талаас нь орж ирээд суппортлаад явуулж байна. Хэрвээ технологийн биш компани байгаа тохиолдолд яах вэ гэдэг асуулт. За тэр тохиолдолд дээр ер нь яг хамгийн гол юм нь тухайн байгууллага юу зараад яаж мөнгө олоод ямар салбарт ажиллаж байгаа гэдгийг нь ойлгоод тэрнийхээ үндсэн дээр тэр яг үндсэн бизнесийг нь дэмжиж байгаа мэдээллийн технологийн шийдэл байгаа шүү дээ. Efficiency өгч байгаа. Эсвэл бол ингээд борлуулалт хийхэд нь одоо боломжтой болгож өгч байгаа технологиуд. Тэрэнд нь ямар эрсдэл хамгийн өндөр байгаа юм бэ гэдэг дээр фокуслах хэрэгтэй байдаг. Тэгэхээр MSSP гэдэг маань ер нь бол технологи байна уу, хүн байна уу, процессын шийдлийг одоо А гэдэг байгууллага санал болгож байна гэж ойлгож байна. Тий. Гэтэ тэр нь болохоор аюулгүй байдлын шийдлүүд тий. За тэгвэл дан ганцхан технологийн шийдэл биш юм байна те. Тэгээ одоо тэгвэл хүн одоо маа гол асуудал нь одоо жишээ нь бид нар одоо ингээд Монголд ингээд аваад үзвэл хүний нөөц гэдэг чухал асуудал байгаа тийм. Тэгэхээр хүнийг бас саппортлж болох юм уу? Бид нэг боловсон хүчний үйлчлэгээ үзүүлж болох юм уу? Тэрлүү бол яг манай компанийн хувьд бол яг боломжтойгийн хувьд бол боломжтой. Тэгээ манай компанийн хувьд бол тэрлүү хайрцангуй фокуслах нь бага байна гэж хараад байгаа. Бид нэр зүгээр яг харж байгаа юм гэхээр инфра тал дээр нь сетапыг нэг инфрагийн зөв гаргаж өгөх тал дээр саппорт үзүүлэх гэж боддог. Яагаад тэгж хэлж байгаа гэхээр яг Монголын нөхцөлч байна. Гэхдээ бид нэр яг бас өөр маркет руу гарах гэдэг нэг white label хийгээд өөр юмнуудыг явуулаад тэр болохоор дахиад устдаа нэг арай modification хийсэн загвар болж орж ирэх баг. Монголын орчинд болохоор яаж байгаа гэхээр төсөл хийгээд явангууд тухайн байгууллага маань одоо ямар төрлийн мэдээллийн технологийн систем ашиглаад байгаа гэдгийг нэгдүгээрт мэдгүй байх. Хоёрдугаар болохоор стартап нь хийлгэсэн газрууд нь тухайн үедээ одоо мөнгө дөөрч үт юм уу эсвэл мэдлэг ур чадвараас хамаарат тухайн зөв шийдлээ гаргаа явуулсан. Ягаад тэнгүүд гаргаж байгаа одоо тэрнээс хойш тэр системийг мейнтейн хийхэд зарцуулж байгаа кост өртөг мөнгийг ингээ харахаар ер нь бол зүгээр тухайн системд зарцуулж байгаа нийт total cost-ыг ямар байдлаар efficient болгоод ороод ирчих юм бол аюулгүй байдлын балан найдвартай ажиллагаа талаас зөв зохистой байх юм бэ гэдэг талаас нь харах гэдэг гэсэн. Тэнгүүд байгууллага дээр болохоор халдлага гэхээсээ илүүтэйгээр ялангуяа Монголын нөхцөл халдлага гэхээсээ илүүтэйгээр өгдөл устгах тэгээ системийн найдвартай ажиллагаа аягүй чухал байгаа. Систем хэрвээ буруу зохион байгуулагдсан байх юм бол өгдөл устгах хэрэгсэл гараад ирнэ. Өгдөл устчих юм бол тухайн бизнес нөгөө нэг сэрэг хэрэг хэмжээний хохирол учрах гэдэг гэсэн. Тэгэхээр тэр талаасаа бас арай илүү төлхөө фокуслж явж байгаа. Тэгэхээр нэг юм холистик гэж нэрлэдэг ийм бүрэн хэмжээний шийдэл санал болох гэдэг. Тэгээд имплементашн хэсэг дээр хэрвээ хүсэх юм бол бид нэр дизайн юмнуудыг нь гаргаад өгчөж болно. Үнэхээр хүсэх юм бол бид нэр имплементашн хийгээд бүх юмыг инсталл хийгээд өгсөн ч болно. Тэрнийх нараас болохоор тэрэн дээр яг аюулгүй байдлын 3D-тэл болон юмнуудыг нь тогтмол хянжидаг, дээрээс нэмээд тогтмол автоматжтайгаар сканинг хийж идэг, буцаад хүн байхгүй бол хүнийх нь оронд орлоод бүх юмнуудыг хийгээд өгчдөг. Эсвэл тухайн байгууллага дээр мэдээлэл аюулгүй байдлын ажилтнтай байх юм бол тэр ажилтнанд яг юу манахаас хүсэх юм бэ гэдэг юмнуудыг айгуу тодорхой болгоод хянах боломжийг нь гаргаж өгөөд суппортлоод явах боломжтой гэсэн. Тэгэхээр ерөөсөө тухайн байгууллага юу хүсэж байгааг гэдэг дээр нь туслана. За тэгээд үүнтэй холбоотойгоор ерөнхийд дизайн тэ инфраструктурыг нь гаргахад имплемент хийхэд туслаад дээрээс нь тогтмол ингээд скан хийгээд монитор хийгээд ингээд явах юм цогцлол юм байх гэдэг шүү дээ тий. Одоо нэг юм байгаад байна л да. За окей. Би одоо жишээ нь зүгээр нэг жижиг дунд бизнесийн нэг юм байгуулгын за нэг стартап компани захирлал гэж бодъё л дээ. Надаа одоо 2-3 асуулт гарч ирнэ гэсэн. Тэгэхээр нэгд аюулгүй байдлыг хангая гэхээр одоо яг танахаас одоо энэ үйлчлэгийг авахаар нэг бол бид нар өөрсдөө ерөөхдөө хангаад явахаар яг хаана ялгаа гараад байгаа юм. Одоо өртгийн хувьд ер нь үр ашигын хувьд ингээд яг таад ингээд таад сервисийг ч юм уу энэ MSSP одоо 3 дахь байгууллагаас аюулгүй байдлыг үйлчлэгээ авах нь яагаад даваа талтай юм бэ гэдэг нэг асуулт. Хоёр дахь нь болохоор үнэхээр одоо ингээд би ингээ аюулгүй байдал гэдэг бол байгууллагын одоо хамгийн чухал мэдээлэлтэй те бизнесийн одоо ноу хау гэдэг юмтай уялдаад явна гэсэн. За бүр зайлшгүй юм бол ажилчдын одоо PI ч гэдэг юм уу. Тэнгүүд А гэдэг байгууллага одоо жишээ нь MSSP үзүүлж байгаа байгууллагад яг үнэхээр итгэх үү гэдэг асуулт гарч ирж штэ. Тэгэхээр иймэрхүү итгэлцлийн нэг trust-ийн нэг асуудал гарч ирнэ. Тэнгүүд нөгөө MSSP үзүүлж байгаа байгууллага чинь тэгвэл хяндаг эсвэл шалгадаг эсвэл тэрэн дээр ямар нэгэн зохицуулт төр байд юм уу? Олон улстай ер нь ямар яаж явдаг юм? Яг хөө итгэлцэл за эхнээс нь юу те зүгээр мэрэгчлээ аваад ажиллуулах тусгай компанитай хамтарч ажиллах хоёрын хувьд бол хэд хэд ялгаа гарч ирнэ. Эхнийх нь болохоор
компани байгуулалт явж байгаа хүмүүс бол мэрэгжлийн түвшинд хийнэ гэсэн. Тэгэхээр мэрэгжлийн түвшинд туршлагатай баг хамт олонтойгоор доктортой явж байгаа гэдэг нь өөрөө хамгийн том давуу тал. Байгууллага талаас болохоор хүн хайрын Монгол тэлтгүү хаасаагүй ялгаагүй киберэлгүй байдлыг мэрэгжилтэд олдохгүй байгаа. Хүний нөөцийг хүрэлцээ юм уу? Дээрээс нь хүрэлцээ олдоод явж байгаа нь болохоор цалин өсний кост нь угаасаа MSP-д мөнгө төгснөөс баг даваа явчихж байгаа. Тэгээд дээрээс нь нэмээд танаа тэр хүн чинь ажилласаа гараад солигдоод явах юм бол операшн талаас доголдол үүсч эхэлнэ гэсэн үг. Тийм юм байгаа. Тэгээд яг хөө мэрэгжлийн түвшинд гэдэг манай баг дээр гэх юм бол нэг доотлол нь баг 14-5 жил ажилласан. Тэгээд энэ дээрээ ингээд системүүд дээр ямар асуудал гардаг, яадаг, хийдэг зөндөө олон газрууд дээр гарч ирсэн асуудлууд, алдаа системийн доголдол эсвэл хакингийн кейсүүдтэй учирсан газрууд. Тэг хардсан хүмүүс тэн дээр ажиллах нь өөрөө хамаагүй илүү том давуу талтай болчихж байгаа гэсэн үг. Шинээр орж иж байгаа хүмүүс бол ер нь аюулгүй байдлын сайн шийдэл гаргах тэр нь өөрөө efficient байх юм уу дагаад туршлагаас хамааралтай орж ирж байгаа гэж хараад. Тэгээ тэр утгаараа би өөрөө бас юм хөгжүүлч байт юм уу, хөтлийн санч байт юм уу, олон позишн руу орж үзсэн. Буцаад яг нөгөө нэг магадгүй асуудал гараад асуудлаа development-ийн баг дээр очиж ярихад тэрийг нөхдөөд юмнаас яг ямар юм болдог гэдгийг филингтэй мэдэрч орж ирж байгаа. Тэгэхээр тэн дээр ингээд дундын зэг дээр орох хамгийн оптимал шийдлээ олох гэдэг асуулт байгаа. Мэдээж яг зүгээр альгүй байдал чухал гэж үзээд хамгийн супер шийдлийг санал болгоод явуулж болно. Гэхдээ тэгж явуулах юм бол кост болон цаг хугацааны асуудал гараад ирнэ гэсэн. Тэгэхээр байгууллага болгоо ялгаатай яг мэдээж төрч байт юм эсвэл өндөр одоо compliance шаарддаг зохицуулттай банк санхүүгийн салбарт бол зайлшгүй хийхээс аргагүй байх боломжтой. Тэнгуут жижиг дундууд дээр чинь тийм биш байхгүй. Балансыг нь олох шаардлагатай бол. Одоо надад зарцуулж байгаа 10,000 төгрөг байгаа бол би тэрийг нь IT-дээ зарцуулж байгаа 10,000 төгрөг байгаа бол тэрийг хэдийн би одоо системийн шинжилтэд зарцуулах, хэдийн аюулгүй байдлаар зарцуулах гэдэг дээр тоо бодох хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгэхээр зарцуулсан мөнгөө хамгийн үр өгөөжтэйгээр системээ яаж сайжруулах гэдэг асуултанд optimization проблемыг solve хийх хэрэгтэй болчихж байгаа гэсэн. За ястаа гоё дэлгэнгөө. За ер нь одоо ингээд би нэг юм жишээгээр бас болгоч хэлж бодоод байна л да. Тэгээд түрүүн нөгөө эхлэхээс өмнө хоёлаа нэг бас нэг хальт ярьжсэн. Тэгээд саяхан нэг Австрали явсан те. Австралид очиод Австралид байгаа одоо жижиг дунд бизнесийн байгууллагууд ер нь аюулгүй байдлаа яаж авч явж ийн вэ гэдэг нэг асуудал байна. Тэнгүүд тэнд ер нь бол хөвчлэн дандаа MSSP Австралид гэлтгүй ер нь ингээд одоо дэлхийн бусад улс орнууд те 3 дахь одоо ер нь байгууллагаар аюулгүй байдлаа ер нь бол ингээд даалгаад явах. Тэрэн дээр гэхдээ мэдээж тодорхой лимиттэй те скоп нь маш тодорхой. За ийм сервис дээр одоо ийм одоо үйлчлэгийг авнаа гэдэг ч юм уу. Тэгэнгүүт Австралид байгаа стартапууд бол хөвсөн дандаа Азийн орнууд хямдхан учраас те 24/7. За тэгээ зарим тохиолдолд болохоор ийм цагийн зөрүүтэй бүс мөс төр ч юм уу те шүн ингээ унтж яхад нөгөө талдаа ингээ сэрцэн ингээ ажиллаж яхад тийм бүс мөс төр авд юм байна. Тэгэхээр бусад улс орнуудад ингээд MSSP юу нэлийн хөгжөөд яваад байгаа юм байна. Тэнгүүд түрүүний нэг одоо миний асуусан асуулт. Одоо тэр чинь ингээд бүр хилт авнаад ингээд явчихж штэ тэ. Тэгэхээр аюулгүй байдлын нэг юм скопийн нэг асуудал гарч ирэх гэдэг юм гэсэн. Тэгэхээр аюулгүй байдалтай холбоотойгоор би байгууллагынхаа бүх ноу-хав руу оруулах юм уу? Эсвэл нэг тодорхой скоп тавьж өгөх юм уу? Цар хүрээ тавьж өгөх юм уу? MSP-г юу яаж имплемент хийвэл зүгээр эд юм би? Хаанаа оруулал зүгээр байх юм? Яг хөө тэрэн дээр яг мөнгө төлж байгаа хүний өмнөөс бодоод үзэх юм бол яг юуг хамгаалах нь хамгийн чухал юм бэ гэдгээ бодох хэрэгтэй гэсэн. 10 ширхгийн байж байхад 3-ын өндөр өртөгтэйгээр хамгаалцсан байхад болохоор байгаа мó гэдгийг хараад тэгээд тэр 3-ыг одоо хамгаалахад солиушныг санал болгож байгаа газар нь ямар хоо газрууд байгаа гэдэг опшн дотроос сонгоно гэсэн үг байхгүй. Яг хөө зүгээр ихтгэлцлийн хувьд бол due diligence угаасаа хийгддэг. Дийлэх газрууд ер нь хамтарч ажиллаж байгаа байгууллага дээрээ асуулгууд явуулаад эсвэл хөндлөнгийн аваад орсон тайлангуудыг асууж байгаа ч гэдэм үү. Шалгадаг. Дээрээс нь нэмээд технологийн талаас нь verification хийх ер нь бол бүрэн боломжтой. Лог яг юу хийгээд байгаа tracing-ийн лог руу үлдэхэ буцаагаад бүр үнэхээр итгэхгүй байх юм бол блокчейн руу ч юм бичих бас боломжтой. Тэгэх юм бол одоо cost-ийн хувьд бол мэдээж өндөр гарах бах. Гэхдээ нөгөө нэг мэлцэх аргагүй болчихно гэсэн. Буцаж тий ямар нэг юм болсон болоогүй гэдэг тийм мэлцэх боломжгүй болчих болохоор тэн дээр бол хүсвэл шийдэл угаасаа олж болно. Хүсгүй бол угаасаа шалтгаан бас олж болох. Зөв. За тэгсэн чинь Монголд ер нь MSSP үзүүлж байгаа байгууллагууд ер нь хөгжил нь одоо ингээд шал өөр төвшөнд л гэж би хараад байна л да. Одоо бусад улс орнуудад
хангалттай одоо өөр төвшөнд орсон байгаа юм. Маад болохоор одоо ер нь одоо хэдүүлээ ингээд нэг maturity моделээр аваад үзэх юм бол 1 2 левелд эхний 2 төвшин хавцаа дөө ч юм уу те. Тэгэхээр чиний хувьд ер нь юу гэж харж байна? Ямар одоо газрууд ямар төвшөнд MSSP үзүүлж байна? Яг Монгол компаниуд гэх юм бол одоо танах тэгээд систем центрийн хийх гээд үзээд байгаа гэж би ойлгоод байгаа. Гэхдээ яг бүрэн хэмжээний MSSP үзүүлж байгаа газрууд яг Монгол компани бол одоохондоо харьцангуй бага ах шиг байна. Платформ хөгжүүлдэг газрууд гэсэн байхгүй байсан. Тэгээд тэрэн дээр таг маань бас хавхрыг оруулж ирээд нэлийн гайгүй стейбл болсон. Бид нар ч өмнө болохоор дандаа нэг юм project based жоох муухайгаар хэлэх юм бол нэг юм халдвар маягийн хугацаатай юмнууд хийдэг байж байгаа. Одоо нэг юм урт хугацаанд өсөлт үзүүлдэг тийм юм хөрөнгө оруулалт хийгээд юмнууд хийдэг болж эхлэв гэж хараад байгаа. Яг зүгээр гаднаас сервис авдаг газрууд дээр бол зарим нэг банк бол одоо сокмок өөр газар руу өгцөн гаднаас шууд мэйл дээр ирэл өгчээсэн юмнууд байгаад байдаг. Тэгэхээр том одоо жишээлбэл том газрууд дээр бол зарим хэсгийг нь хэсэгчлээд MSSP рүү ч гэдэм үү ингээд гаргацсан байгаа кейсүүд байгаа. Тэгэхдээ том газрууд дийлийнх нь өөрснөө гэсэн мэдээлэл айлгуул юм багтай байгаа. Багтай байгаа. Жижиг дундууд бол баг зүгээр хаягдсан гэж хэлэхэд бол нэг хэстгэхэр багт. Айгуу том орон зай байгаа. Ийм хинч тоохгүй. Тэгээ нөхдүүд өөрсдөө ч гэсэн ямар асуудалтай байгаагаа мэдгүй. Тэгээд дээрэс нь нэмээд бас нөгөө нэг найдваргүй юм компани биш хөвний одоо нэг юм хувийн харилцаан дээр явснаас шалтгаалаад ажлын success болохгүй нэг IT-ийн project-ийн failed-гээс үүдээд бас итгэлцлийн асуудлууд гэсэн бас яригдж байгаа юм шиг л. Монголд байгаа нэг хэдин том одоо групп компаниуд миний бас сонсноор зарим нэг нь яг энэ MSSP талдаа за тэгээ SOC талдаа ч юм уу те сервисүүд үзүүлэх гээд бас ер нь нэлийн олон жил яваад яригдаад явж байгаа шиг байна. Тэгээ тэдрээс одоо та хэдийн оруулж ирж байгаа нь ер нь юугаар ялгаатай бас байна. Миний сонсноор одоо шунхлаад дээр одоо байх шиг байна. Монгол дээр бас нэг яригдчихсэн. Unitel бас нэг одоо бас яриад ах шиг байгаа. Тэгэхээр гэтээ одоо бас нэг тэр групп компаниуд ч юм болохоор өөрсдөө харилцагч байгууллагууд ч юм уу те нэг скоп нэг арай нэг өөр байх шиг байна. Тэгээд яг ингээд бүүм гэд за энэ байна гэж бэлэн гэж шууд өгчихгүй л ах шиг л байна л та. Тэгэхээр танай платформ чинь зэв те? Тий, зэв. Яг том компаниуд дээр ер нь угаасаа бид нар чинь өөрсдөө нэг том компани нөгөө том компанид итгэх нь аюу асуудалтай байгаад байгаа шүү. Ягаад гэхээр нэг политикч гэдэг юм эсвэл эзэмшиж байгаа хүн хоорондоо нэгэндээ итгэдэг үгс гэдэг юм уу. Тийм асуудал байгаа. Тэгээд том компаниуд бол жижиг компани гаргаж ирэхээр тэрийг нөгөө нэг групп компани дотроо угаасаа сервисээс арах байдлаар ихний байдлаар угаасаа явчихж байгаа. Харагдаад байгаа. Яг уу манайх бол мэдээж дотроо хийдэг юмнууд гэхдээ манайх чинь яг юу гэдэг өмнө Infinite Solutions гэх компанид ажилласан. Тэрнтэй хийдэг байсан юмнуудаа нэгдүгээр тийг хийж байгаа. Гэхдээ бидний зорилго болохоор яг ийм agentic архитектуртай доорож нэг 80% нь автоматжуулсан бүрэн мэдээллийн ээлгүй байдлын ажилтнтай аим шиг сервисийг санал болгох гэж үзээд байгаа. За. Тэгээд тэр нь одоо юу гэдэг нь сокмоктой хамааралтай эсвүүд бол мэдээж дид бүтц хэрэгтэй учраас бид нэр дараагийн түвшиндээ тавьсан байгаа. Эхний ээлжинд болохоор бид эд дээр бүрэн автомат байдлаар нэлээд дажгүй чанартай одоо mid ranging гэх юм уу cyber security-ийн инженер хүний хийчих юмыг автоматар хийлгээд тэн дээрээ гарч ирсэн үр дүнгээ actual хүн одоо expert анализ хийгээд verify хийгээд тэрийгэ ship хийдэг шийдэл орох гэдэг гэсэн. Нөгөө талд нь болохоор тэр нэг agentic юм руу чин дата болон өөр юмнуудыг интеграшн хийх хэрэгтэй болно шүү дээ. Тэр интеграшны хэсгүүд дээр болохоор систем дээр скан хийх буцаагаад системээс одоо log feed мэд авах юмнуудыг нь болохоор платформ дээр базаад хөгжүүлэлт хийгдэж явж байгаа гэсэн. Тэгээ ер нь миний харж байгаагаар гол давуу тал бол одоо horizontal expansion хийх боломжтой айгүй чанартай автоматар дийлэх юмнуудыг нь хийж чаддаг. Дээрээс нь verification, human in the loop verificationтэй системийг санал болгох гэдэг гэсэн. Тэгээд тэр нь бол одоо хаанаас орж ирж байгаа яаж байгаа гэдэг нь бол компани солимшаа яг нөгөө талаас болохоор илэлэм ороод ирэхээр магадгүй танаа илэлэм чинь асуудалтай юм шүү гэж ярих хүмүүс гарч ирэх баг. Тэгээд тэрэн дээр бол бас нөгөө талд ашиглаж байгаа илэлэм нөөрэ бас сонголттой байж болно. Ямар илэлэм ашиглах юм? Cloud ашиглах юм уу? Anthropic ашиглах юм уу? OpenAI ашиглах юм уу? Эсвэл бол open source боллоо ч гэдэм юм. Саяхан Google бас нөгөө Gamma гэдэг мэт open source болгож ашиглах тий. Тэгээд тэрийг deploy хийгээд явах юм гэдэг нь бол хэрэглэгчийн өөр их сонголтын байдлаар custom тохируулах боломжтой болгож өгөх гэж. Open source болоомаа гэснээс одоо Anthropic бас өөрсдийнхөө open source саяны атакын дараа ер нь бид нар open source тавинаа болгоно гэх шиг боллоо шүү дээ. Гэтэ өнөө бодлыг мэдгүй. Яг тавьсныхын дараа л окей гэж харах нь. Тэгэхээр
танах тэгвэл одоо миний ойлгосноор зүгээр нэг зүгээр SME ч юм уу те нэг байгууллага зүгээр одоо сонсож байгаа гэж бодъё л. За тэгэхээр одоо яг яана гэсэн үг вэ гэдэг тэнгууд за би бол ойлгохтой бол манайх ингээ аюулгүй байдлын ер нь одоо за скан хийдэг ч юм уу те шалгалтуудаа хийдэг янз бүрийн одоо юу яадаг лог менежментийн тэрэн дээр түн шинжилгээ хийдэг ч юм уу алертуудаа авдаг ингээд ер нь нэг юм аюулгүй байдлын хүний хийж болох үец техник үйлдэлүүдийг санал болгоно. Гэхдээ тэр нь болохоор нэг 80-90% автоматжуулсан байдлаар эйжентик AI дээр суурилсан байдлаар яагаад тэрэн дээрээ одоо яг жинхэнэ эксперт хүн орж ирэнгүүтээ за энэ бол ийм байна ийм одоо ер нь бол хөрөнгө оруулалтыг эсвэл ийм шийдлүүдийг ингээд цаашдаа аваад явбал тим юм санал болгож байгаа юм байна. Тийм санал болгож байгаа гэсэн. Артлага нээлэл юм. Янз бүрийн л хэлэл юм. Одоохондоо бол зүгээр API key ашиглаад яваад байгаа. Тэгэхээр API key ашиглаад явахаар ямар ч байж болно. Зүгээр өөрөөсөө LLM-ийн API key юмнуудаа менеж хийхгүй гэх юм бол бидний дефолт хөлбөр нь бол бид нэр өөрсдөө хэрэгжилж байгаа шууд дефолт модель бол API key ашиглаад явчихна гэсэн. Компани өөрсдөө компани аккаунт өөрсдөө тэрийгэ костмостоо гаргаад хянаад явмаар нэг юм бол тэрийгэ бас кастомер тохируулж болно. Эсвэл бол яг санийсэн локал LLM оруулж ирэх гэх юм бол серверийн костоо ярих хэрэгтэй болчихно гэсэн. Тэгээд тэрийг бас холбож болно гэсэн. За nice. Тэгэхээр одоо ер нь бол дараагийн нэг асуулт руу одоо тэгвэл shift хийж ин л да. Тэгэхээр үнэн гэдэг нэг юм. Тэгэхээр олон улстай одоо ингээл MSSP үйлчлэг авъя гэдэг юм бол ерөнхийдөө ингээд pricing-ийн юмнууд айгүй тодорхой байгаад идэг. За бүр зарим нэг нь яг ингээд тодорхой биш юм аа гэхэд ингээд демо үзье те. За ингээд request явуулаад тэрэн дээр pricing scope тодорхойлж байгаад ингээд айгүй ойлгомжтой болчихдог. Монголд ороод ирэхээр pricing-ийн юмнууд айгүй нууцсан ингээд ямар сайнтай нөгөө нэг зар тавьчаад доор нь үн гэж чат бичингүү тэгээд мессежээр тэр үнийг явуулж явуулдаг те. Ер нь pricing хаа ингээд жоох нууц байгаад идэг. Тэгэхээр энэ танаа дээр ер нь ямар хөлбөрөөр яаж явдیں۔ Тэгэхээр та pricing-а тухайн байгууллагын scope-оос хамаард юм уу? Нэг бол одоо би яах гэдэг нь гэхээр гэдэг байгууллага үнэхээр одоо би аюулгүй байдлын хүн аваад 2-3 хүн аваад тавих уу? Дэрэн дээр яхаад нэг хэдэн шийдэл ингээд яваад ингээд нэг solution худалдаж аваад ингээд тавих уу? Нэг бол MSP руу бас явсан зүгээр юм биш үү гэдэг одоо юм яханад байгууллагч одоо money first шүү дээ тий. Тэгэхээр нэг тийм багцаа бас нэг pricing дээр нуугаадах юм байхгүй тий. Яг хуу артлын хөгжүүлэлт хийгдээд байгаа болохоор урталт одоо нэг яг ziv.systems гэдэг сервер дээр домен дээр ажиллаж байгаа веб дээр бол апдейт орог бас нэлээд удсан баг. Эх 7 хоногт баг орж байгаа. Тэн дээр угаасаа 2 юм уу 3 пакэж гараад ирнэ. Пакэж нь болохоор ямар сервисийг ямар тоотоогоор ашиглах боломжтой байх гэдэг тоо харагдана. Тоотноос нь хамаарат үнэ шууд харагдана гэсэн үг. Тэгэхээр тэндээс шууд сонгоод төлбөр хийж болно. Тэр лимит нь хэрвээ танад хүрэхгүй байх юм бол кастом байдлаар хүсэлт явуулаад үний санал авч болно. Тийм байдлаар орж ирж байгаа. Гэхдээ яг хоёр байгаа. Эхнийх нь болохоор бид яг ziv.system гэдгээрээ Монгол дотор тэгээ энэ зүүн өмнөд Азрууч гэдэг юм. Ер нь бол эхлээд Монголоос маркета хийж явах гэдэг. Хажуугаар нь болохоор бидэд бас өөр маркет руу нэг арай жижигхэн customization хийсэн байдлаар юмнууд хийгээд яваад. Тэгээд тэрний юмнууд нэлээд бас орц явж байгаа. Магадгүй баг тэр сүүлд яригдаад байгаа хоёр дахь маркетын юм төрүүлж ирлээс игдээд юмнууд нэгдээд явах байх. Гэхдээ тэр хоёр дахь маркет дээр явж байгаа юмнууд нь манай локал дээр зарж байгаас арай үнэтэй байх гэж бодоод. Зүг. Занаач та айгу гоё мэд байна. Ялангуяа тэр дунд одоо ингээ аюулгүй байдлын шийдлүүд ер нь бол өөр маркет руу бас ингээд орох гээд явж байгаад айгу гоё мэд байна. Тэгээд анх удаа барыг сонслоо. Өөр одоо яг тийм аюулгүй байдлын шийдэл ингээд гадагшаа ингээд өөр маркет руу гаргасан юм бол Монголд бол байхгүй байх л гэж би бодоод байна. Миний хаар байж магадгүй хөө би яг тийм сонсож байгааг болохоор айгуу сайн. Монголд ч юм болохоор одоо аюулгүй байдал гэхээр ийм сервис дээр яваад байгаа байхгүй юм. Тэгэхээр одоо ямар нэгэн зөвлөх үйлчлэг гэж юм уу те. Нэг удаагийн one time сервисүүд үзүүлээд дуусчдаг те. Тэрнээс ингээд ийм product болгоод өгдөг, систем болгоод ингээд хөгжүүлээд ингээд тавьдаг те. Тийм ер нь бол одоо л эхэлж гинүү да гэж эхлэх гээд энэ удаа гэж хараад байгаа. Тэгэхээр наадах чинь сонсоход гоё юм. Нууц биш бол Азийн зах зээл рүү юу? Аз биш. Биш үү те. За тэрийг гарахаар нь гоё дэлгэрэнгүй байдлаар харъя. Тэгээд нэг юм байгаад байна. За окей. Бид нар ингээд манай байгууллага дээр ер нь бол ингээд зарим мэдээлүүд дээрээс нь ингээд зарим ингээд багууд ерөнхийдөө
яг нэлээд тийм хаагдмал байдалтай офлайн байдалтай явах шаардлагатай байгаа. Гэхдээ түрүүн хийсэн ойлоод юуг хамгаалах гэдэг юм бэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт ер нь бол үндсэн crown jewel буюу одоо тэр яг үндсэн гол ингээд хамгийн чухал асsetуд нь болохоор тэнд бас яваад байгаа байхгүй. Гэтэ энэ нь болохоор бас ер нь жоох офлайн байх гэдэг. Тэгэхээр танаа одоо ингээд MSSP авъя гэхээр бас яг офлайн бас байж болохгүй болчих гээд байдаг те. Нэг юм partial маягтай болчиход байдаг. Тэгэхээр тэрэн дээр ийм шийдэл юу нь юу вэ? Яг уу хэсэгчсэн байдлаар өөр газар деплой хийх боломжтойгоор архитектураа гаргаж явж байгаа. Тэгэхээр яг хэрэгтэй серверүүдэд тусдан салгаад биднэрээр деплой хийлгэж бас боломжтой гэсэн. Тэгэхээр тийм яг артлын архитектур дээр би өөрөө яг сууж байгаа болохоор сканерын хэсэг болон LLM-ийн тэр agent гэмийг билд хийж байгаа эсүүд дээр нилээн одоо бодож орж ирсэн. Тэгээд архитектурын эсгүүдийг болохоор customization хийх боломжтой, өөрчлөх боломжтой, ихсгэх, багасгах local байдлаар ч гэдэг юм ажиллах боломжтой талаас нь хараад байгаа гэсэн. Тэгэхээр юу гэдэг нь офлайн байгаа тохиолдолд офлайн дээр сканинг гаргаад нөгөө талаас нь local LLM-ийн agent гэмнүүд ашиглаад явчих гэх юм бол сонголт нь байж болно. Хүсэл нь байх юм бол бид нэр тэрийг хэрэгжүүлэх одоо know how experience бүх юмнууд нь байгаа. Би бүх юмнууд бэлэн байгаа гэсэн. Одоо ажиллаж байгаа юм бол хэсэгчил салгаж яваачаад өөрөөр тохиоргоод тасаагаад орчих гэсэн үг. Тэгвэл ерөөсөө байж болох хамгийн flexible одоо уяатан тийм хувилбарууд байгаа тахна шүү дээ. Тийх гэж л ер нь хийчээ гэдэг байгаа. За бүр ингээд гоё stable болоод явахаар нь ахаад бүр танилцуулга хийх юм байна. За яг нь MSSP-тэй холбоотой ингээд сэдвүүд ерөнхийдөө гайв ингээд болж байгаа юм. Тэгээ хоёлаа ер нь MSSP гэж юу юм. Тэгээд энэтэй холбоотой нэг мэдээлүүд яг энэ дээр нэмээд одоо хэлэх. Саяны би одоо асуугаагүй ч юм уу те MSSP-тэй холбоотой ингээд нэмээд нэг юм ойлголтод өгчхөр юм. Өөр ч одоо гайгүй тий. Гэхдээ яг хуу SOC-ийн болон Threat Intelligence-үүдийг болохоор дид бүтц хэрэгтэй байгаадаа болохоор яг одоо манай явж байгаа дээр бол тэр хэсэг нь арай орж ирэх байгаа. Stable болоод яваад ирэхээр араас нь орж ирүүлэх плантай явж байгаа. Тийм байна. Зардал гарах юм байна тийм. Яг хөө тэгэл мэдээж ямар опшн байна гэдгээс харж байгаа л шийднэ гэсэн үг. Cloud дээр бол угаасаа худлаа гадах. Тэгэхээр ямар нэгэн байдлаар on-prem physical resource хэрэгтэй л болж тараад байгаа гэсэн үг. Тий. Тэгэхээр ер нь саяны одоо насагийн хэлдэг дээр одоо SOC дээр ч юм уу те. Гэвч юм бол А гэдэг байвал одоо за 1 2 3 4 гэдэг юм сервертэй байлаа. Системүүд дээр нь ажиллажлаа. Тэнгүүд тэрэн дээр юу болж ийн вэ гэдгийг ер нь бол real time мэдмээр байдаг. Тэхийн тулд надаа нэг юм технологийн шийдэл процесс нь байх хэвээр хүн байх хэвээр болчиход баг байх хэвээр тий. Ингээ хосолж ажиллаж ийж тэрийг 24/7 монитор хийгээд алертаа аваад тэрэн дээр хариу арга хэмжээ аваад ингээ тиктэй үүсгэл чадвал бүр ингээ тиктэй тий. Тэгсэн чинь тэрийг нь ер нь бол SOC-ийн одоо тэр шийдлүүдийг нь та нар шийдчихдэг болёо гэдэг юм руу одоо ер нь явандаа зорж ингэсэн шүү дээ. Тэгэхээр байгууллага одоо тэгэхээр яах вэ гэхээр зүгээр логуудаа шийдчих юм. Тий. За энэ ийм манай систем сервис гарч байгаа логуудаа шийдээ. Threat Intel-ийн хувьд бол логуудаа шийдэж байгаа. Гэхдээ яг бидний одоо эхний initial release хийж байгаа product дээр болохоор security-ийн профайлууд үүсгээд тэрэн дээр болохоор scanning-ийн хийдэгдэн сервисүүд орж иж байгаа. Нэг нь болохоор систем талын, сүлжээ талын scanning ийн public internet-с болон local хэрвээ rule тавиад өгчих юм бол local орчинд ажиллаж байгаа юм шиг scan хийж болно. Дээрээс нь нэмээд application явж байгаа бол API дээр нь суурилсан payload-тай scanning орж ирэх боломжтой. Тэгээд тэрийг нь болохоор ер нь мануалаар ихний одоо систем болгонд нь custom байдлаар generate хийгээд оруулж ирэх боломжтой юм гэсэн. Яг санаа бол ер нь зүгээр яг тэр API-д зориулсан scanning-ийг болохоор pipeline баг үйчүүл зүгээр юм болоо гэж хараад байгаа. Development орчин дээр ч юм. Push оронгууд нь скан хийдэг. Тэгээд тиймэрхүү одоо датанууд ирэхээс гадна agentic байдлаар одоо лог хэсгүүд дээр бол яг саяны хэлж байгаа шиг жижиг компаниудын хувьд бол логуудын нэгд ор цуглуулад явахад бол харьцангуй асуудал бага. Одоо гэдэг public service биш байдлаар гэсэн. Custom байдлаар оруулж ирэхэд бол бүрэн боломжтой. Тэрэн дээр бол тухайн байгууллага нь өөрсдөө одоо лог мониторинг юмнуудад тохируулж чадахгүй юм бол бид нэр архитектурын зурвал юмнуудыг нь гаргаж өгөөд үсэх юм бол бид нэр implementation юмнуудаа хийлгээд аваа явчихна гэсэн. За тэгээд тэнчнээс гарч ирж байгаа логыг болохоор байгууллагын хүн бол чат дээр ч юм уу алерт хараад байж идэг. Бид нэр болохоор тэр датагийн шууд систем рүү холбогдсон. Тэгээд тэр систем нь өөрөө буцаад эрсдлийн үнэлгээ болон киберэлгээл эрсдлийн үнэлгээ аудит, дотоод аудит хамааралтай датануудыг нийлүүлэмээр хийлгэхдээ хэрэгтэй датануудыг фид хийх гэж.
input болоод орчих. Input болоод орчих. Тэнгууд одоо жишээл compliance хийх шаардлагатай байх юм бол compliance-ийн профайлаа сонгох юм бол тэрэнд зөөрүүлэгдсэн эрсдлийн үнэлгээ аудит дээр нь автоматар тодорхой хэмжээнд хийгдэж гэсэн үг байхгүй. Тэгээд гарч ирсэн үр дүнг нь болохоор бид нэр аюулгүй байдлын мэргэжлүүд хянаад болж ийн болохгүй эдит хийх юм одоо оруулаад finalize хийгээ гаргаж байна. Зүгээр compliance стандарт шаардлага гэх юм бол baseline configuration бас хийж болно гэсэн. Энэ систем дээр ийм хэмжээнд бид нар ийм хамгаалмаар байна гэх юм бол бүх сервисүүдийг тэр одоо threshold-д зориулсан байдлаар custom оруулж ирж болно гэсэн. Тэгэхээр яг зүгээр санаа бол нөгөө нэг том жижиг хэсгүү бол юу байхаас нь үл хамааран ямар шаардлага хэрэгцээ байгаад тэр шаардлага хэрэгцээг чанарыг degradation би одоо муудахгүйгээр хямд өртгөр аяга ихтэйгээ яаж одоо хангаж өгч чадхаараа гэдэг шиг тэрл юу нь фокуслж байгаа гэсэн. Тэгээд эн чинь бүр цаашлах юм бол нөгөө боловсон хүчний одоо хомсдлууд дэрийг ч гэсэн эвтэйхэн болгоод явчихаа. Тийм. Яг хөө тэн дээр бас нөгөө нэг agent юмнууд дээр сүүлийн үед жоохон бас юмнууд орч үзсэн. Магадгүй одоо юу гэдэг сүүлийн үед гарч ирж байгаа залуучууд agent байдлаар бүх юмудаа pipe өгсөрцөн. Нэг хүн бол нэг том корпорацийн аюулгүй байдлын agent юм усраад бас шийдэж болохоор харагдаад байгаа. Ганцхан үнэтэйгээр. Гэхдээ тэн дээр ямар асуудал гараад байгаа гэхээр ер нь нэг хүн хичнээн хэлэлээ мөксөн байлаа ч гэсэн хідэн байгууллагыг хамгаалж чадахгүй гэдэг нь бас лимиттэй харагдаад. Яагаад тэгж хэлж байгаа гэхээр аюулгүй байдал дээр юм хийж байгаа болохоор бүрэн автопайлот өгч болохгүй байхгүй. Бөөрөө бүх юмудаа шийдээд юмудаа яг явчих гэдэг юм ихгүй. Тэгэхээр хүн болвол нэг одоо байгууллага дээр аюулгүй байдлын сканагчуд юм эсвэл юмнууд тгээ явж байгаа тохиолдолд ийм блокт хугацаатай гарч ирж байгаа. Тэгэхээр тухайн хүний ажиллаж чадах одоо чадамжт юу гэдэг одоо scope гэх юм уу extension бага болчиход байгаа гэсэн. Тэгэхээр бидний платформ дээр болохоор нөгөө Pareto-гийн 20-80-ийн зарчим гэдэг шиг 80% 20% үнэхээр одоо үнэхээр хянах шаардлагатай эсгүүд байх юм бол тэрэн дээр нь бид нэр дараа нь хүн дэлгүүр байдлаар оруулна. 80% нь бүрэн автопайлот байдлаар юмнуудыг нь гаргаад оруулж хийдэг талаас нь яваад байгаа. Заавал нэг human loop дунд нь орох гэдэг шүү дээ. Тий. Human loop-ыг бол гэхдээ яг зүгээр яг нэг finalize хийж push хийхдээ л оруулж ирж байгаа. Яг эцсийн дүн гараад яг ийм юм бол ийм юмыг бид нэр client руу явуулах юм байна. Тэрэн дээр орсон бүх лог юмнуудыг нь хараад яг юу болцсон гэдэг. Ингээд окей болж байгаа юм бол явуулна. Окей болоогүй байвал өөрөө одоо манай платформ дээр ажиллаж байгаа back office ажиллаж байгаа cyber security инженерүүд орж ирээд юмнуудыг нь шалгаад өөрчлөлтийг нь өөрчлөөд юмнуудын засахын засаад явуулж болно. Эсвэл магадгүй зүгээр буцаад pipe одоо LLM руу шийдээд дахиад илгэцэж болно гэсэн. Супер. Түрүүний ярьсан дээр эрсдэл болон аудит ойч гэдэг чинь бүр гоё л байна л да. Одоо чинь эрсдлийн үнэлгээ гингүүч айгүй олон input, олон factorтай байх тусмаа сайн ер нь бол сайн гарна. Тэрнээс харж байгаа эрсдэл өндөр байна гэж болохгүй. Тэгээ тэн дээр бас нөгөө нэг ажигласан юм юу гэхээр амар их хугацаа зарцуулдаг. Тэгээд амар олон талын хүмүүсүүдтэй хандах шаардлагатай болдог. Тэнгууд одоо жишээлбэл тэр interaction шийднийг нь шууд платформоос шийдчихэж байгаа гэсэн. Одоо ажилтнаас асуулт асуух шаардлагатай байх юм бол position болон гарсан мэдээлэл дээр нь үндэслээд эсвэл өмнөх эрсдлийн үнэлгээнийх нь дүндээ нь үндэслэнгүүтээ ажилтан руу шууд асуулгатай мэйлэр юмнуудыг авчирна. Ажилтан мэйлийн линк хэрэгтэй дарангууд зүгээр шууд асуултанд хариулах форм гараад. Асуултанд хариуллаа тэр дата олж хэлэл ажилтнаас орж ирж байгаа фид гэсэн. Яг ч. Одоо жишээ нь наадмын дээр чи яг манай багийнхан одоо чинь эрсдлийн үнэлгээ хийнгүүт л яг л asset-ийн одоо жишээ нь тодорхойлох хэрэгтэй. Бид нөгөө байгууллагын asset-ийг угаасаа мэдгүй учраас байгууллагын asset-ийг гаргуулна. Гэтэ asset нь өөрөө ямар одоо нөгөө нэг classification term. Тэгээ classification level нь яг энэ asset нь хаана байдаг. Impact нь энэ asset дээр очиж болох impact нь юу юм гэдэг ч юм уу те. Иймэрхүү юмнуудын бүгдийг автоматжуулаад өөртөө так бөглөөд. Yes. Тэнгүүтээ тэр магадлалын дээр бодох юм артлынхан тэр модель загварчлалыг гаргачих юм бол input-ууд нь ороод ирлээ. Магадлалаа бодлоо. Тэр загварчлалаа гаргалаа. Тэр загварчлалаа уйлаа. Тэнгүүтээ эрсдэл нь гарч ирлээ. Ийм л болчих юм шүү дээ. За ер нь нэг тийм л юм хийгээд байгаа. Тэгээд тэр сканингийн хэсэг дээр нь болохоор ресурсуудыг нь англиад оруулаад ирсэн. Ямар ресурсоос юу орж ирэх юм гэдгийг нь заагаад өгсөн. Тэгээд хэрвээ network-ийн алла өргөлөө бичээд зөвшөөрөх бичээд өгсөн байх юм бол local орчинд байгаа юм шиг одоо developer нь хандж байгаа юм шиг сканинг нь хийгээд сервисүүдийг нь шалгах чинь. Гэхдээ default-оор бол public internet-ээс шалгаж байгаа юм шиг шалгадаг байдлаар хийж явж байгаа. За. За наачаас гоё супер болж байгаа. Тэгээд удахгүй бүр гоё stable болоод ирэхээр нь тогтолцоолоод ирэхээр нь гоё харна. Одоо нэгэнт ингээд аюулгүй байдлын салбарт бас ингээд явж байгаа. Дээрээс нь энэ жил одоо салбартаа нэлээд олон жил бас байчлаа. Тэнгүүд ингээд Монгол улсын хэмжээнд ер нь аюулгүй байдал ер нь чамайг төгсөж явах үеэс ингээд хэр хурдтай яваад байна. Ер нь юу болоод байна. Яг хөө тэгэл зөндөө олон хүмүүс
айгүй олон өөр өнцгтэйгээр ингээд хариулах бах тий. Улс төрчөөс асуух юм бол нэг арай өөр өнцгөөс хариулах бах. Яг аюулгүй хөдөлгөөнөөс харуул нэг арай өөр өнцөг гэх мэтлэн. Тэгэхээр одоо NASA-гийн хувьд ер нь аюулгүй хөдөл Монгол улсад хэр хөгжиж явна вэ? Ер нь яаж явж юм? Бид нар ер нь юун дээр анхаарахаар байна? Эсвэл айгүй гоё болоод байна уу? Би бол технологийн одоо capability талаас залуучууд бол нэлээд ажиг болж байгаа гэж боддог. Яг тех талын skill set талаас. Policy дээр бол мэдээж сүулт орж ирсэн, хууль сүулт гарсан. Тэгээд тэн дээр нөгөө нэг арга ивэ болоод нэг аль нь зөв аль нь буруу ингэдгээ тодорхой хэмжээнд мэдэгдэл бас хугацаа орох баг. Гэхдээ стил үүчгүй байснаа бодвол бидэд ямар ч нэг дүрм журм policy юмнуудаа гаргаад хоорондоо ингэж хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг юмнуудаа тогтоод тэгээд тэн дээр юмнуудаа хийгээд явчаа. Тэгэхээр юм хийгээ явж байгаа юм чинь сайжрах байх гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ policy болон одоо ингэж бодлого талаас нь бол жоохон хөгжлийг нь удаашруулах юм руу орцсон байж магадгүй гэж бодод. Тэгээд тэр нь өөрөө яагаад гэж хэлж ийн гэхээр тодорхой юмнууд байхгүй. Тэгээд тал талд өөр сэртүүд гарсан. Дээрээс нь засгийн одоо нэг доктортой бус байдлаас шалтгаалаад яг нэг тийм аль сэрт нь хамгийн одоо повертойгоор гарч ирэх юм. Тэдний хоорондоо яг яаж ажиллах юм. Буцаад байгууллага дээр асуудал гарч байгаа тохиолдолд тэрэн дээр яг юу болох юм. Эсвэл одоо байгууллага халдлагад өрччих юм бол аль сэрт рүү хандаж яаж одоо тусламж дэмжлэг авах юм гэдг нь тодорхойгүй байгаа юм шиг санагдаад. Яагаад бас тэгж хэлж байгаа гэхээр одоо нөгөө нэг public case-уд байгаа шүү дээ. Интернет ч гэдэг юм уу. Тэр case мэс дээр бол жишээлбэл root cause нь гарч ирэх шүү дээ. Тэр root cause-ыг нь ярьж байгаа. Нэг нь public болсон бол баг root cause-ыг нь сэртэд нь лид хийгээд тэрийг нь баг байгууллагын нэрийг нь нууцлаач юм уу. Мэдээж хүн бол IT дээр ойрхон мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс бол мэдчихлээ л дээ. Сэртэд зүгөө мэдчихэж байгаа. Тэгэнгүүт public хэлэх шаардлагагүй байгаа бол одоо сэртүүд нь харьяалагдах сэртүүд нь магадгүй нэрийг нь нууцлж хагаад кейсүүдийг нь гаргаж ирж тавьдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар мэдээлэл солилцдог байвал зүгээр байж магадгүй. Нөгөө талаас болохоор бас сэртүүдийг би бол халдлага гарсан компаниуд руу шалгалт битгий ороосоо гэж бодод байт. Яагаад гэхээр шалгалт ороод эхлэхээр буцаад нөгөө нэг сэрт рүү мэдээлэл өгөх юм багасч байгаа юм. Чи алдаа гаргачлаа. Тэр чиг нөгөө хүүхд алдаа гаргангууд алдаан дээр нь ирээ загнаад байгаатай адилхан болчихж байгаа юм. Зүгээр хугацаатай юу гэдэг жилдээ нэг удаа рандомор хэдэн компаниуд дээр яаж явж байгааг нь шалгадаг байж болно. Тэгээд танай компани дээр жишээлбэл одоо энэ зүгээр санааш жишээлбэл нэг компани дээр халдлага гарсан байх юм бол жилийн эцэст сэртээс шалгалт орж ирэх нь ойлгомжтой байж болох байхгүй. Тэгэхгүй зүгээр яг асуудал гарангууд нь араас нь 7 хоногийн дараа сарын дараа ч юм уу бичигээ болол эсвэл ижил төстэй доминд явж байгаа бүх байгууллагууд руу танай дээр шалгалт оруулах юм юмнууд явуулна гэдэг бичиг хийгээд байгаа юм шиг харагдаад байгаа юм л. Тэгэхээр тэр бол жоохон буруу юм болов уу гэж бодоод соёлтой тийм шүү. Монголчууд яаж соёлтой. Яг надад чинь сая бүр 100% санал нийлж байна. Ялангуяа ихний point. Олон улсад ингээ харангууд за одоо чинь хэдүүл зүгээр ингээд хамгийн сүүлийн кейс ингээд аваад үзье л да. Anthropic халдлага өгчээ, source code нэгжээ. Маш дэлгэрэнгүй report. Тэ. За open ингээд ийм source library access дээр одоо жишээ нь contributor нэг нөхөр нь recovery key-г алдаад тэнгүүтээ тэр нь тэдэн цагт тэгээд тэрнээс болоод орж ирэнгүүтээ нэг 80 хэдэн секунд дотор тим юм суугаад ингээд бүр ингээд янзын гоё. Тэнгүүтээ тэр нь буцааж тэрийгэ устгаад өөрийгөө одоо ингээд нөгөө delete хийх тэр процесс нь ажиллаад тэнгүүтээ буцаад persistent яваад идэргээл TTP нэртэй бүгдийн дэлгэрэнгүй гараад ирчих шүү дээ. Тийм. Тэнгүүд одоо тэндээс чи харангуудаа тэр IOC-г нь одоо нөхдүүд ингээд харж байгаа байхгүй гэдэг ч юм уу те. Тэгээд TTP гэдэгтэй ингээд тэнгүүд сөртийн үүрэг юу юм бэ гэхээр тэдгээр одоо энэ анхааруулгуудыг те ер нь А гэдэг байгууллага халдлагад өртнө гэдэг чинь тэгээд BCD халдлагад өртөж магадгүй л гэсэн үг шүү дээ. Адилхан ижил төстэй те. Тэр BCD тэгвэл одоо яг аагаас очоод хөшөө яатсан байсан гэж асууж чадахгүй шүү дээ те. Тэгэхээр тэрийг яах вэ гэхээр одоо энэ яг зохицуултынхаа хүрээд ингээ сайхан шинжилгээ тавьчихдаг те. Нэг бол судлаач нар нь тэгээд тавихад тэрэн дээр ингээд гоё дэмжиж явдаг ч юм уу те. Тийм ил тод байдал нь буцаад яах вэ гэхээр халдлагыг ер нь бол бууруулах тэрэн дээрээс нэгнээсээ суралцах тийм боломжийг бас олгоно гэд. За энэ дээр бол маш гоё кейсийг гаргаж тавилаа. Тэн дээр гэхдээ бас нөгөө компаниудад бас асуудал байгаа гэж би боддог. Компаниуд маань өөрсдөө нөгөө нэг нэр уурхаас ясуугар гэдэг үүднээс хараад тэгэнгүүтээ нэгэнт паблик болсон юм дээр хүртэл ингээд бүрийгээд мэдээлэл задлахгүй гэдэг. Гэхдээ зүгээр олон улсын жишээчүүд тийм том компаниудын жишээг харахаар халдлагад өртсөн эсвэл халдлагад өртсөн гэдгийг мэдгдлээ гэд дампуурж байгаа ярилцагчны тоо багасж байгаа газар
харьцангуй бас бага юм болоо гэж би бол бодож байна. Бүр юу гэдэг мөнгө төгрөг алдаад ч гэдэм эсвэл тухайсан хэсэгчсэн одоо high interest хүмүүсүүд ихэн дата яг алдчихаг бол магадгүй ялгаагүй л угаасаа тэгэл AWS гэсэн DNS-с нь бол бүтэн region яваагаал Facebook хүртэл ингээл аваатаж бол асуудал гараал явж байгаа. Тэгэхээр том компани дээр хүртэл асуудал гарч байхад бид нэр одоо жижиг компани одоо жижиг маркетинг жижиг компаниуд байж асуудал гарчаад байх тэрийг хүн болго мэдчихээд байхад бид нэр асуудал гараагүй гэ үрийгээ суугаж байгаа. Тэнийг багтах. Нэг гоё кейс үүд шүү дээ. Европ, Италид юу болсон халаад өртсөнгөө мэдээлснээр ер нь бол хэрэглэгчээ алдаагүй харин хэрэглэгчээ нэмсэн. Тэгэхээр мэдээлснээр гэдэг нь одоо манайх ингээд ийм асуудал үүсчихэ. Бид нар одоо энэ дээр яаралтай арга хэмжээ авж гин гэдгийг мэйлэр болон утсаар мэдгэцэн. Тэгэнгүүт хэрэглэгч нар болохоор юу гэж бодсон бэ гэхээр nice те эдэг чи ингээд маш сайн ажилт юм байна. Энийг маш сайн мэдгдлээ. Тэнгүүдээ дараа нь за бид нар ингээд асуудлыг зогссон гэсэн та одоо ийм алхмын дагуу ингээд пассвортаа солиод ингээрээ тэгсэн чинь хэрэглэгч нар нэмэгдсэн гэдэг байна. Тэгэхээр тэр чинь бас нэг юм буцаагаад нэг юм өөр нэг бас гоё үр дүнд хүрч болох үс бас зүйл байгаа даа л да. Тий, ер нь бол угаасаа team хэмжээний cultural change гараасаа гэж үздэг шүү дээ. Team хэмжээний юм өөрхөн бас харуул гоё том компаниуд одоо асуудал гарсан бол гарсан асуудлаа publicly зарлаад манай дээр асуудал гарцсан. Ийм хэмжээний нөлөөтэй байгаа. Тэг нарийн дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо бол өгөх боломж байна. Үнэлгээ гэдэг юм болонгууд гарна гэдэг мэдээлэл өгдөг чинь. Publicly нөгөө public figure нэг юм handle хийдэг юм байд шүү дээ. Медиа дээр тэр нэг юм exemplary гоё явж байгаа кейс бас хармаар санагддаг. Public relation тий. За нэг миний яг зөвхөн бас нэг харддаг нэг үнцг нь болохоор CISO гэдэг ер нь албан тушаал Монголд аюу дотмог байна. За тэгээд ялангуяа CISO дээр ер нь бол ингээд хүний нөөц бүр за тег одоо гайстайгаа харьцуулах юм бол бүр хэд дахин муу байна гэдэг зүйл хараад байгаа. Чи энэ дээр ямар санал тань? CISO гэж юу яг хугацааны л асуудал баг. CISO дээр орж ирэхээр яг технологийн талын скил ур чадвартай байхасаа гадна тухайн бизнесийн домен аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Тийм, удирдлагын тий. Удирдлагын төвшөнд гарч байгаа шийдвэрүүд дээр доотлол технологи явж байгаа юмнууд зөв явж байгаа юм уу? Зөв зохистой байгаа юм уу? Шийдвэр нь зөв юм уу гэдгийг нь хооронд нь уялдаа холбоог нь хангах. Тэгээд стратегийн төвшөнд гаргаж байгаа шийдвэр гаргалтнууд дээр технологийн боломж болтол түүнээс хамаарах эрсдэл гэдэг юмнуудыг зөв одоо weight-ээр нь оруулж consider хийх үүрэгтэй. Тэгэнгүүт угаасаа кибер аюулгүй байдлаар технологийн чиглэлээр ажиллаад удаан явсан туршлагатай нэгдүгээрт хоёр байгаа. Хоёрдугаарт болохоор яг ажилласан зарим хүмүүсүүд нь гадагшаагаар явцсан ч кейсүүд бас байгаа. Тэгээд үлдчихэж байгаа хүмүүсүүд нь одоо жишээлбэл менежийг гараад үлдэнгүүт CISO-д нэр хийн гэхээс илүүтэйгээр хувийн эмэгээ явах сонирхолтой. Тэгэхээр ер нь бол хүний нөөцийн асуудал руу бол орчод байгаа гэж би хараад байгаа. Тэгээд ирээдүйд тийм одоо CISO дээр очих боломжтой байгаа залуучууд маань одоохондоо арай жоохон TK-с хүнд ирэх арай болоогүй. Менежмент руу орох сонирхол нэрээ их гарч ирээгүй ч юм. Тэгээд техникэл юм дээр ингээд ажилтдаг. За инженер бүр яг ингээд инженер залуучууд удирдлагын төвшөнд яг менежментийн төвшөнд бас ажиллаж чаддаггүй кейсүүд ч гэсэн гарна. Тий. Гарч байгаа. Тэгэхээр удирдлагын төвшөнд тэр чинь нэг шал өөр юм бас ороод ирнэ. Тэрнээсээ залах нь ууд нь чадахгүй тий. Хүн амьтантай. Ер нь tech guys бас нэг жоохон тийм интро талдаа явна тий. Тэгэхээр тиймэрхүү юмнууд гарч ийн. Нэг бол нөгөө талаасаа бүр цэвэр менежментийн нөхрийг авчирнгуудаа нөгөө аюулгүй байдал тэгээ бүх юм хариуцуулчихдаг тий. Тэр чинь бас судлаа л байна. Тэнгүүт нөгөөх нь орж ирэнгүүтээ нөгөө багтаага нөгөө баг нь орж ирэнгүүтээ firewall гэдэг ярингууд айгуул наа чи юу юм гээд яс үнтэй наа чи. Тэрхүү юм болчих гээд байгаа. Яг угаасаа нөгөө нэг технологийн тим менеж хийж байгаа хүмүүсүүдийн жоохон төвхтэй юм шиг байдаг юм нь юу вэ гэхээр уул нь бол нөгөө нэг технологийн одоо менеж хийж байгаа хүмүүсүүд нь менежерээс илүү өндөр ур чадвартай байж ажиллах хэрэгтэй байхгүй. Гэхдээ амьдрал дээр нөгөө нэг менежерийнхээ үгийг сонсохын тулд одоо доор нь ажиллаж байгаа хүмүүсүүд менежерээ өөрөөсөө илүү өндөр технологийн ур чадвартай байх хүлээлттэй байгаад. Яг зөв. Тэгэхээр одоо нөгөө нэг тэс хөндлөнгийн менежер авцраа тавьчихаар хүмүүсээ менеж хийхэд асуудал болчих. Хүмүүс нь хөндлөхгүй тийм асуудал үүсэх боломжтой гэсэн. Яг зөв. Ялангуяа одоо бүр тех талтай бол тий. Одоо жишээ нь за би бол одоо жишээ нь багийнхаа нөхдөд наадч би чадахгүй шүү. Би одоо бинтэж хот шүү. Шууд ихтэйс хэлжүүл аваад идэх. Чадахгүй чи хийх гэж ирсэн бөгөөс тохиолсон. Зүгээр л би наадах чи ойлгож яхад л болно. Чадахгүй. За тэгээд аюулгүй байдал дээр өшөө цаашаа ингээд
гой кейсүүд ингээд яриад асуудлуудыг яриад явбал нэлээд бодох байх. Зүгээр одоо зүгээр хоёлоо зүгээр ер нь нэг 5 жилийн дараа насаа ер нь юу гэж харж байна те. Аюулгүй байдал. Хэдүүлээ ер нь ажил хийх шаардлагатай болох юм болохгүй юм уу? Нэг бол сайхан хөдөө гараа сайхан амьдарч яхад гайгүй болчих юм шиг өмнөөс гоё автоматчаад бүх юм автоматчаад хэмлээ явахын сайхан юм хийж өгөөд ер нь тех ер нь салбар бүх хүмүүсийн ажилласаа хаалаад тэгээд тэрээ сайхан хөдөө ер нь буцаад номадик болол яа тий. Үгүй байх гэж бодчих. Яг LLM гарч ирснээр айгүй их завтай болно. Завтай болно гэдэг нь богино цаг хугацааг ашиглаад асар их бүтээмжийг гаргах боломжтой. Хин гэдгээс үл хамааран. Гэхдээ өндөр бүтээмж гаргаж тэр бүтээмжийн чанартай байхын тулд тухайн өмнө өөрөө технологийн болон явж байгаа бизнесийн доменыг аягүй сайн ойлгодог байх шаардлагатай болчих. За ийм байж чадах юм бол тэр хүн бол 7 хоногийн 40 цаг ажиллах биш. Ерөөсөө нэг 3-4 цаг ажиллахад бол хангалттай 7 хоногийн ажлыг бүрэн дуусгаад явчих юм шиг харагдаад байгаа надад бол. Тэгээд ажилгүй болно гэж бол угаасаа бодохгүй. Ягаад гэхээр нэмээд бид нар чинь нөгөө нэг post quantum computing гэдэг юм руу орох гэдэг ч тийм. Тэнгүүт кибер аюулгүй байдлын маань ашиглагдж байгаа угаасаа технологид бол артлын математик юмнууд нь ирж солигдож таарна. Солигдож таарахаар LLM чихнээс нь судална, бид нар чихнээс нь юмнуудаа судлаад тэрэнд бэлдэх юмнуудаа хийнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж угаасаа атакрууд байнгын байж байгаа болохоор нөгөө талд нь хамгаалж байгаа хүмүүс ч гэсэн байнгын л байх шаардлагатай болно. Зүгээр тэрэндээ хідэн цаг зарцуулж амьдралын чанар яах вэ гэдэг дээр бол нэлийн өндөр хэмжээний чанарын одоо өндөр чанартай ялгаа гарч ирэх байх гэж бодод байгаа. Яста янзын гоё. За насаатаа яваарчсан баярлаа. Тэгээд маш гоё кейсүүдийг бас хөндөж ирсэн баг. Тэгээд бид хоёрын өгөөсө гол зорилго нь болохоор MSSP гэдэг зүйлийн талаар бас тодорхой ойлголтыг өгөх гээд насаагаа өнөөдөр урьж авчираад оролцууллаа. Подкастын өмнө яг ихэнд тавьсан одоо яг энэ бодлого энэ болохоор хар талаас хождог одоо ер нь бол үүрэг тавьсан байгаа. Тэгээд Stafford Gambit гэдэг нэг зүйл тавьсан байгаа. Тэгэхээр одоо бол яг эгзэгтэй одоо яг нүүдэл дээр ирсэн маа да. Тэгээд насаа хоёр дөрөв бас хальт ярилцсан. Тэгэхээр хараас одоо нүгэд. Тэгээд ер нь бол тоглоом бараг дуусах нүүдэл байгаад байгаа. Тэгэхээр үзэгчтэй өгч удаа л орсон тий. Үзэгчтэй өгч жаад энэ бид хоёр ерөнхийдөө өмнө ярьсан болохоор тэгээд энэ үзэгчд маань бас энийг бас бодороо. Их намайг яриад чихэн дээр хожиж үзүүлэхгүй л гэдэг. За тэгээд урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн насаад баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгээд цаашдынхны ажилд дээрэс нь одоо яг кибер аюулгүй байдлын одоо энэ бүхэн юм соёл дараа бас нэг шинэ юмнууд оруулж ирсэн. Соёлыг ингэ суулгахад хувь нэмрээ оруулж байгаа энэ ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За подкастт нь болон гэр бүлд нь аз жаргал сайн бүхнийг хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. Back to you гэж байна.